Дотоодын татврын орчинд шинжилгээ ажил бол үргэлжилж байгаа. Бид энэ талаар болоод татврын орчны өнөөгийн нөхцөл байдлын талаар улсын их хурлын гишүүн Амар Жаргалтай ярилцсныг танд хүргэж байна. Гэхдээ яг зүгээр хэд хэдэн шинэ юмнууд оруулж ирээд өөрчлөх гээд оролдоод байна шүү дээ. За ямар ч нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хууль маань батлагдаад хэрэгжиж ирлээ. Гол санаа нь бол юу юм бэ гэхээр бол энэ татвар төлж байгаа процесс, энэ татвартай холбоотой энэ татвар цуглуулалттай холбоотой үйл ажиллагаанд аль болохоор олон ард иргэдийг л татан оролцуулах гэсэн санаа шүү дээ. Тэгээд ард иргэд маань өөрсдөө зөвхөн татвар төлөв зогсохгүй мөн түнчлэн татвар хураагч бай. Энэ нь хяналт тавьдаг тэр механизмыг бүрдүүлж игээ татвараас элдв янзын хэлбэрээр зогтдог тэр юмнуудаас нэг салгаж өгөх гэсэн ийм санаа явж байгаа. За энийг дагаад бас орж ирэх нэг хэд хэдэн хуулиуд нь бол хүн амын орлогын татвар, аж ахуйн нэгжийн орлогын татвар гэсэн бусад татварын багц хуулиуд байж байгаа. Татварын ерөнхий хууль гэсэн орж ирж байгаа. За тэгээд тэн дотор бол хэд хэдэн зүйлийг нэгдүгürt нь хэлэх ёстой. За татварын ерөнхий хуулийн хувьд бол тэр татварын маргаан үүсгдэг, хоёр уншигддаг нэг нэлийн юмнууд байсан. Тэгээд тэрнээсээ болоод нэг татвар төлсөн төлөөгүйгээ тэгээд тэр нь сүүлдээ одоо гэмт хэрэг болоод цагдаа дарал байнга очоод цагдаа нэг хэдэн бизнесийн чинь дарамтлал ингээл элдв янзын болдог. Тэрийг бол нэлийн зэгцэлж өгсөн. Өөрөөр хэлэх юм бол өмнө нь байсан татварын хууль одоо энэ өргөн барьж байгаа татварын хууль ерөнхий хуулиар бол тэр хоёр уншигддаг маргаан үүсгддэг тэр татварын цагдаагийн байгууллага бусад хууль хяналтын байгууллагуудад бизнесийг дарамтлах тэр бололцоо олгодог байсан юмнуудыг бол нэлийн зэгцэлж өгсөн. Тэгээ энүүгээрээ бол би бас нэлийн дэвшилттэй юм байгаа болов уу гэж бодож байна. За дараагийн тэр аж ахуйн нэгжийн хуулийн дотор бол нэг босгуудыг бол нэлийн өөрчилж өгсөн 50-100 гэдэг ингээд болгоод өгчихсэн байж байгаа. Тэрнтэй уялдаа холбоотойгоор жижиг бизнесүүд байж байна шүү дээ. Одоо нэг маш жижигхэн бизнесүүдээр бол тэр татвар матврын юмнуудыг боловлж байгаа. Чи зүгээр л ердөө нэг патент төлж байгаа. Жилд нэг тодорхой дүн төлж байгаа. Тэгэл тэрүүгээрээ үйл ажиллагаа явж байна. Хэрвээ тэр дүн нь одоо чамд их бага энтер гээд маргаан саргаан үүсгэх юм бол тэгвэл ч тэр татварын хувь хэмжээгээр нь албан ёсоор нь төлөөж явдаг тэр механизм руу ороо гэдэг ингээд сонголтыг өгсөн. Нэг бол чи жил болгон сар болгон тодорхой нэг дүн төлөөж явна. Эсвэл чи яг тэр нэг хувь хэмжээгээр нь тооцдог механизм руу ороод явна. Хоёрдугаарт нь жижиг дунд үйлдвэрлэлийн хувьд бол бас бололцоо олгож өгсөн. Өөрөөр хэлэх юм бол 500 мянгаас 1 миллиард 500 мянга хүртэл одоо орлоготой үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад төлсөн татварынхаа 90% буцааж олгох механизмыг бол бас хийгээд өгчихсөн байж байгаа. Энэ мэтчлэн бас нэг хэд хэдэн заалтуудыг бол ерөнхийдөө энэ татварын хуулинд бол оруулж өгсөн. Яг энэ өөрөө жоохон маргаантай асуудал юм. Би бол дотроо бол юу гэж бодож байгаа гэхээр бол татварын хуулинд өөрчлөлт оруулах элдв янзын энэ юмнуудыг бол ер нь улсын их хурлын чуулган зөвхөн засгийн газар өргөн барьдаг байх хэрэгтэй гэж процесс талаас нь ярьж байна тийм ээ. Тэрнээс өнөөдөр яаж ийм гэхээр бол одоо хэн дуртай гишүүн л өргөн бариад байна шүү дээ. Би өнөөдөр тийм ч юм өргөн барина, тийм ч юм өргөн барина гэл тэгэл одоо толгоонд орсон тэр тухайн цаг үедээ их тийм олон түмэнд таалагдмаар нэг юм оруулж ирж байгаа татварын нэгдмэл байдлыг алдагдуулаад энэтэй холбоотой эдийн засгт үзүүлэх тэр үр дагавруудын бас бүрэн тооцоогүй юмнууд орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр миний хүслээр болдгсон бол татварт бол өөрчлөлт оруулах юм бол зөвхөн засгийн газар өргөн барьдаг их хурлын яхан хилцээд баталтын байгаа гэсэн нэг юм байж байгаа. За хоёрдугаарт нь бол манай Монголын татварын энэ хөгжлийн ерөнхий нэг логикийг аваад үзэх юм бол анх 90 онд ингээд эхлээд 4 шатлалттай татварын тогтолцоо байж байгаад тэгээд нэлээд хүнд явсан л та. Шинээр үүсгэн байгуулсан тэр системийг бүхлээр цоо шинээр үүсгэсэн шүү дээ. Тэгээд хэрэгжүүлж явж байхад бол нэлээд хүндрэлтэй асуудал гарч ирсэн. Тэн дотроос нэг гол асуудал нь бол өмнөнийг хэлэхэд бол татвараас зайлах, зугтах асуудал байсан. Маш их хэмжээгээр татвараас зугтдаг, зайлдаг, тэгээд төлдгөө. Тэрүүнтэй уялдаа холбоотойгоор далд эдийн засаг гэдэг чинь маш хүчтэй ингээд гарч ирээд аюу хүнд тусан. Тэгээ энийг сэргийлэх, энийг нэг учрыг олох нэг арга зам нь бол юм бэхтэр татварыг хэлбэршүүлээ, ойлгомжтой болгоё, тэр нэг зугатаад ах бололцоог нь одоо шийдий гэдэг үднээс нэг ганцхан шатлал орж ирлээ шүү дээ 10% татвар нөөтөнч тэр хүн амынч тэр аж ахуйн нэгжийнч тэр гайланч тэр ярдаа бүгд л 10% болгоодсон. Тэгээ энэ бол үнэхээр их том урагшаага алхам байсан. Бизнесүүд бол ил гарч ирсэн, зугтж байгаа, нуугдж байсан юмнууд нь бол нэлээд одоо цэгцэрсэн. Ер нь бол их том. Тэгээд татварын ачаалал талаасаа ч гээд
гэсэн аваад үзсэн. Аз номхон талын ямар ч үсэн энэ бүс нутагтаа бол ер нь хамгийн тааламжтай татварын орчныг бол бүрдүүлж чадсан. Тэгээ энүүгээрээ бол нэг хэсэгтээ явлаа, нэлийн үр дүн төрлөө. Гэхдээ өнөөдрийн эдийн засгийн хөгжил маань өнөөдрийн бидний шийдэх гээд байгаа зорилт маань энэ хурж чад байгаа эдийн засгийн сар хүрээ маань арай ондоо зорилтыг төвшүүлээд байгаа байхгүй. Энэ дээр бол юу юм бэ гэхээр бол төрийн идэвхтэй оролцоодоор татварын бодлогоороо дамжуулаад эдийн засгийн тодорхой салбаруудыг тодорхой цаг хугацаанд дэмжих шаардлагатай байна. Одоо уул уурхайн салбар гэдээ байж байгаа өнөөдөр Монголын эдийн засгийг бол тодорхойлж байна. Энэ бол одоо ингэж явж байгаа. Гэтэл чинь зөвхөн уул уурхаагаас хараад байгаад иж болохгүй юм байна гэдгийг бид нэр ойлголоо шүү дээ. Энэ чинь үнэн унчт юм байна. Үнэн унчих дээр сүмөр нусаа хазартаа нагаад ингэж болохоо байгаа суучт юм байна. Тийм учраас эдийн засаг өөр одоо салбар руу чиглүүлээ, өөр салбаруудыг босгож ирэх энэ төр гэдэг. Тэгээд тэр асуудлыг шийдэхин тулд бол энэ татварын бодлого маань бүрэн хэмжээгээр ашиглаж болох хэрэгсэл байх хэрэгтэй байхгүй. Яг 10% гэхтэр чинь ингээд нэг дээшээж болохгүй, доошож болохгүй ингээд нэг тийм урамшуул шийтгэлийн механизмыг бүрэн хэмжээгээр ажиллаж өгөхгүй байна л да. Тэгээд тэр утгаараа энэ миний ойлгож байгаагаар бол одоо бол ер нь бол ялгууртай шатлал руу орох цаг болсон. Тодорхой эдийн засгийн салбарыг бүр бодлогын чанартайгаар ингэж татвараараа дэмждэг. Тодорхой салбарыг нь бол бодлогын чанартай татвараар дамжуулж хязгаарладаг тийм юм бол баймир байна. Тэгээ ер нь үндэсний үйлдвэрлэл гэдэг юм бол маш их чухал юм байна. Сайн ч юм уу ч дотооддоо байж байгаа энэ хэдэн аж ахуйн нэгжүүдэд бол ер нь дэмжиж байх хэрэгтэй юм байна. Дандаа тэр гадаадын хөрөнгө оруулалт гээл гадныхан гээд ингээд суугаад байж болохгүй юм байна гэдэг чинь бид нар одоо 25 жилийн дараа ерөнхийдөө гадралж эхэлж штэ. Тэгэхээр одоо тэр дотоодынхоо дэмжинэ гэдэг маань жоохон юу байх вэ? Энэ нөгөө авилгал болчихгүй, хээл ахуул болчихгүй гэсэн мөртлөө нийгэмдээ маш үр дүнтэй ард иргэдэд хүртээлттэй тийм салбар чиглэл болгохын тулд юу хийж болох вэ энэ гэдгийг бол энэ татварын бодлогоор хэрэгжүүлэх ёстой л гэж бодсон. Би зөвхөн өнөөдөр ингээд зарлаад хилээд явж байна. Гэхдээ өнөөдөр маань миний энэ ярьж байгаа хэлж байгаа юмыг бол хүлээж авах тийм сэтгэл зүй юм уу одоо юм бол хараахан бүрдээгүй юм шиг л байна л да. Гэхдээ ямар ч болсон зүгээр хэлээл тавьчих. Яг зүгээр одоо өргөн барьчихсан юм дотор бол нэг тийм сүрхэн юмнууд бол байхгүй. Ямар ч болсон босхын дээшлэлүүлэх гэсэн. Тэгээ босоо дээшлэл 3 миллиардаас дээшээгээ болоод өгч гэнэ гэдэг чинь бол айтайхан болчихлоо юм л да. Аж ахуйн нэгж байгууллагуудад бол одоо 3 миллиардаар л хязгаарлагдчихсан бол одоо 30-40 миллиардтай энэ эргэлттэй аж ахуйн нэгж байгууллагууд бол 10% татвар төлнө гэсэн үг шүү дээ. Тэр бол уушаа сайн тийм ээ. Одоо бол эдгээр чи 25% төлөөд байгаа шүү дээ. Тэгэхээр чинь 25-ыг төлөх үү 10-ыг төлөх үү гэдэг чинь хоёр том ялгаа. Энэ бол өөрөө нөгөө аж ахуйн нэгж байгууллагуудыг том болгох, өсгөх, өргөжих бололцоог нь бол бүрдүүлж өгч байгаа тийм хүчин зүйл. Тэгээ ерөн зүгээр болдгсон бол одоо үндэсний хэмжээний нэг 2-3 том компани дээр анхаарлаа хандуулаад одоо зүгээр бүдүүлгээр ярих юм бол бордох цаг нь болсон. Тэр бүр өөрөө бодлогын чанартай бордож энийгээ тэрийг босгож ирж хөл дээр нь зогсоож ингэж цаашаага явах хэрэгтэй юм байна. Бүс нутгийн хэмжээнд ч гэсэн ер нь олон улсын зах зээлд ч гэсэн гараад одоо нэг бусдад дүүцгүүц хэмжээнд өрсөлдөж чадах тийм аж ахуйн нэгжүүдийг одоо бодлогын чанартай гаргаж ирэх цаг болсон л гэж үзэж байгаа.